Тэгэхээр яг гол асуудал нь бол яг одоо энэ хууль батлагдлаа гэхэд эдийн засгийн ямар одоо зайлшгүй хөрөнгө оруулалтууд ямар хугацаанд хийх шаардлагатай вэ? Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь энийг одоо хэвшүүлж хэрэгжүүлэхэд хичнээн жил шаардлагатай вэ? За гуравдугаарт нь бол эцэг эхийн бас одоо үүрэг оролцоо нэмэгдэж байна. Яг одоо малчин өрхүүд эцэг эхчүүдэд тийм бодит боломж, тийм чадварчих хугацаа нь ямар хугацаагаар одоо хэмжигдэж байгаа вэ? Ерөн зүгээр ийм одоо практик дуршлаг хэр зэрэг байдаг вэ? Зүгээр яг Монголын онцлогтой гэдгээр нь хийлээ гэхэд энд ер нь та ямар хугацаа шаардлагдан гэж үзэж байгаа. Жишээлбэл бид нар ингээ Монгол хэлний хуулийг 15 онд батлаад 25 оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлсэн гэж байгаа боловч хангалттай одоо энэ бол үр дүнгээ өгөхгүй байгаа. Тэр яг энэ дээр та мэргэжлийн байгууллагын зүгээс одоо хариулт өгөөч. Саяны 3 асуултанд. За ажлын хэсэг хариулъя 4-р микрофон. За гишүүний асуултанд нэмэлтээр хариулъя. Ерөнхийдөө статистик тоо мэдээлэлээс харах юм бол ерөнхий боловсролын сургуульд сурж байгаа нийт 819,907 суралцагч байгаа. За энэ дотроос бол 130,111 нь бол малчтын хүүхдүүд суралцж байна гэдэг, малчин өрхийн хүүхдүүд суралцж байна гэдэг статистик. За үүн дотроос нэгдүгээр ангид малчин өрхийн хүүхэд суралцж байгаа 11,200 гэсэн тоо байж байгаа. Тэгэхээр бид нар бол мэдээж энэ хууль одоо энэ заалт батлагдлаа гэж бодоход бол энэ эдгээр тооны бүх хүүхдийг бол нэгэн зэрэг бүгднийг нь хамруулна гэсэн ойлголт байхгүй. Эцэг эхийн хүсэлтэн дээрээс үндэслэнэ гэж байгаа гол заалт нь. Тэгэхээр ер нь бол хэрэгжих хугацааг энэ намраас бид нар бол дор хаяж 1-2 жилийн хугацаанд бол туршилтын байдлаар хэрэгжүүлж бүх одоо тохируулсан нэмэлт одоо тохируулга хөтөлбөр юу байдгийг одоо сургалтын арга зүй бүх асуудал дээр тохируулга туршилт үндсэн дээрээс хийж одоо 28 он гэхэд бол 3 дахь жил дээрээс бол үндсэндээ хүсэлт гаргасан малчин иргэдийн малчин өрхийн хүүхд бүр дээр За сэтэр хууль санаач хариулъя. За Эрдэнэт гишүүний асуултанд нэмж хариулъя. За манайх бол одоо энэ 12 жилийн сургалтын систем шилжээд 20 жил болж байгаа юм байна. За энэ 20 жилийн хугацаанд бол хүндрэл бэрхшээл Монгол улсын 330 сум 21 аймагт гарсан. Тэгээ 6-7 настай хүүхдүүд байранд дотор байр байгаад ч байранд ганцаараа суух юм боломжгүй. Одоо ээжийнхээ өрөөс гараагүй хүүхдийг монголчууд ганцаар ингэ эзэж явуулахгүй. За ийм учраас 6-7 настай хүүхдээ дагаад айл гэр одоо хоёр тустай амьдраад ингээд одоо сая дурдсан олон асуудлууд үүсэж байгаа. Тийм учраас одоо энэ хууль бол зөвхөн сонголтоор аав ээж нь хүсвэл боломжтой айл байна, боломжгүй айл байна. Сумын төв дээрх айл байна, сумын төвд ойрхон айл байна, хол айл байна. Гэр нь одоо өнөр өтгөн айл байна.